За сайн бацгаана уу. Өнөөдрийн лайв хичээлээрээ та нартай уулзаж байгаадаа би маш их баяртай байна. Би та нарт өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод Life and Love Coach чиглэлээр ажиллаж бас амьдардаг тийм нэгэн бүсгүй байнамаа. За өнөөдрийн хичээлийн маань сэдв юу вэ гэхээр яг үүндээ араар тавилтын сэдв маань цаашаа үргэлжилж байгаа. Үүнд би та нартаа зориулж нэгэн эмэгтэй надад бичсэн асуултад хариулах болон надаас хүссэн тусламжийг би түүнд өгөх болно. За тэгэхээр энэ кейсээ би та нарт танилцуулъя. Надад бичсэн бүсгүй маань болохоор 34 настай эмэгтэй ба 34 настай эмэгтэй Монголд ажилладаг. Тэгээд түүний танилцсан залуу нь болох тэр зэрэг өөрөөс нь нилээдэн ах 40 орчим насны тийм нэгэн залуу. Тэгээд тэнтэй хайр дурлалын харилцаатай болоод ингээд явж байтал өнөөгч нь том удалгүй түүнийг их нэртэй гэдгийг нь олж мэдсэн маа. За тэгээд окей, их нэртэй гэдгийг нь олж мэдсэний дараа өнөө залуутайгаа ярилцаж үзсэн маа. Тэгтэл өнөө залуу ямар хариу өгсөн бэ гэхээр за одоо би маш аз жаргалгүй ингээд гэр бүлийн харилцаанд амьдарч байгаа. Би ер нь одоо салах тийшээ хандаж байгаа. Тийм учраас энэ явдлаа би удахгүй ингээд салаад би чамайг ингээд яг чамд гэсэн тийм шийдвэрийг гаргаад би чамтай хамт удахгүй амьдралаа холбоно. Одоохондоо манай эхнэрийн бие мөн би түүнтэй ингээд ямар нэгэн байдлаар холбоотой байж түүнийг ингээд зөвөр ойлгуулад би энэ харилцааг дуусгана. Бид хоёрын хооронд секси амьдрал гэдэг юмч багассан. Дээр нэмээд ямар нэгэн байдлаар бид хоёрыг холбодог хайр дурлал гэдэг юм байхгүй учраас чи үүнд битгий санаа зовоорой гэсэн ба. За тэгээд өнөө бүсгүй яасан өнөө залуугийн үгэнд итгээд тэр хоёрын хооронд ингээд ахаад ингээд хайр дурлалын харилцаа минь 50 явж байтал өнөө бүсгүй минь саяхан түүний эхнэр нь түнлөө утсаар ярьснаар дараагийн асуудал өрнөсөн ба. Түүний эхнэр түнтэй утсаар ярихдаа бид хоёрын дунд хамтын гэсэн хүүхэд байгаа. Дээр нь би дахиад жирэмсэн. Тэгэхээр чи манай гэр бүлийн амьдралаар битгий ингэж дотор нь ороод байгаа чи чи зүгээр зайгаа тавиад яваад өгөөч. Тэгэхээр чи холтчвол манай гэр бүлийн амьдрал ингээд сайхан үргэлжлэхэд болох гээд байна гэсэн ба. За тэгэхээр өнөө бүсгүй маань надаас тусламж гуйж ярьсан. Тэр бүсгийн асуулт юу исэн бэ гэхээр бид хоёрын харилцаа бол маш гоё хайр дурлалын харилцаа өрнөдөг. Тэгсэн хэрнээ одоо би өөртөө яг итгэлгүй болчиход байна. Надад ажил байна уу байна, амьдрал байна уу байна, надад бүх юм байна. Надад одоо ганцхан юм юу хэрэгтэй байна вэ гэхээр надтай амьдралаа холбоод ад жаргалыг минь хуваалцах тийм нэгэн эрэгтэй хүн хэрэгтэй байна. Энэ эрэгтэй хүнээ би олчлоо гэж бодтол ийм юм боллоо. Одоо тэгээд би энэ залуудаа итгэсээр энэ хүний хэзээ нэгэн цагт намайг шийднэ гэдэгт нь итгэж хүлээж авах уу? Аль эсвэл одоо би энэ хүний хувьд зүгээр л нэг надтай нэг хоног өнгөрөөдөг, хаяа нэг уулздаг, нууц амраг нь хэвээр үлдэх болов. Та юу гэж бодож байна гэж над тэр тусламж гуйж ирсэн юм л та. За тэгэхээр цөмөрөө энэ дээр харъя. Нууц амраглал энэ харилцаанд энэхүү бүсгүй орсноор яасан? Хууртагдсан бүсгүйчүүдийн амьдралаар явж эхэлж байгаа. Тэгэхээр энэ залуу нэг талдаа эхнэрээ хуурж байгаа, нөгөө талдаа өнөө хайртай гэж байгаа бүсгүйгээ буюу нууц амрагаа хуурж байгаа. Тэгэхээр хоёр хууртагч буюу хоёр хохирогч гараад ирж байгаа энэ дээр. За тэгвэл өнөө залуугийн хувьд яах вэ гэхээр зэрэг хоёр талдаа очиж хүссэн юм аваад л явдаг тийм залуу болоод хувирчиж байгаа. Тэгэхээр би энэ бүсгүйд ямар нэгэн байдлаар одоо миний ярих зүйлсээс чи энэ хүний нууц амраг хэвээр үлдэх үү? Аль эсвэл хайртай хүн нь болоод үнэхээр тэр хүнтэй хайр дурлалын амьдралыг өрнүүлж чадах уу гэдгийг дараах байдлаас мэдэрээ гэж би зөвлөх байна. За хамгийн нэгдүгээрт энэ минь хүний би нууц амраг уу? Аль эсвэл хайртай хүн үү гэдэг асуултыг олохын тулд хариултыг олохын тулд чи хамгийн түрүүнд өөрийгөө энэ хүнтэй хэр удаан би хайр дурлалын харилцаатай байна вэ гэдгээ бодоорой. Жинхэнэ дурлал гэдэг харилцаа бол ер нь 6 сараас жил хагасын хооронд үргэлжилдэг Хэрвээ та хоёрын харилцаа аль хэзээний 1 жилээс илүү явчихсан. Дээр нэмээд 1 жилээс илүү явчаад байхад та хоёрын харилцааг гүнзгийрч аль эсвэл дараагийн шатандаа ороогүй хоёр талынхаа ээж аавуудад танилцуулах ч юм уу ямар нэгэн байдлаар чамтай энэ хүн би чамайг үнэлж байна, дүгнж хайрлж байна, хүндэлж байна гэдэг тийм сэтгэлийг, итгэлийг чамд үзүүлээгүй бол энэ харилцаа зөвхөн нууц амрагаар хязгаарлагдах хамгийн том шинж юм байна.
Тэгэхээр өөрийнхөө ерөөсөө энэ хүнтэй хэр удаан би нууц амрын харилцаатай байна вэ гэдгийг нэгдүгээрт бодож байгаа. Эхний 6 сараас 1 жилийн дотор өөрөөр хэлбэл жинхэнэ хайр дурлалын үедээ магадгүй тийм ээ хүн аз жаргалгүй амьдралтай байсан бол жинхэнэ хайр дурлалаа хайх гад гэр бүл гэдэг ингээд ан цав гараад явж явцад дараагийн хайр дурлалыг хүн хайж байдаг. Энэ үедээ болоод энэ өстө би жинхэнэ хайр дурлалаа оллоо. Одоо ингээд болоо. Энэ амьдрал тэргүү дуусч байсан гэж чамайг сонгож байгаа бол энэ хайр дурлал байх боломжтой байдаг юм аа. За энэ хайр дурлал биш болвол дараагийн 2 дахь шинж гарч ирнэ. За тэр 2 дахь шинж нь юу вэ гэхээр тухайн бүсгүй те ерөөсөө саяхан эхнэр нь утсаар яриад энэ бол тийм ээ манай нөхөр чамтай ингээд явуулдаад идэх юм байна. Би хүүхэдтэй дээр нь би жирэмсэн гэд чамтай 2 дахь утсаар ярьлаа тийм ээ. За 2 дахь боломж хизээ гарч ирдэг вэ гэхээр эхнэр нөхөр хоёрын хооронд ямар нэгэн байдлаар энэ нууц амраглалын байдал ил гарах үед 2 дахь боломж гарч ирдэг. Өөрөөр хэлбэл яг өмнөнийг хэлэхэд эхнэрүүдэд нөхрөө авч үлдэх боломж хэдэн хувь байдаг гэж 95% байдаг. 95% нөхрөө өөртөө үлдээж чадах боломж байдаг байхгүй. За тэгвэл одоо нууц амраг буюу одоо 3 дахь харилцаа үүссэн байгаа өнөө хохирогч эмэгтэйгийн хувьд хэдэн хувийн одоо тийм ээ магадлал тэр залууг өөрийн болгож авах магадлал байдаг гэж 0-5%. 0-5%. За яг энэ үед манай эмэгтэйчүүд яадаг вэ? Эхнэр гэх эмэгтэйчүүд алдаа хийдэг байхгүй. Ямар алдаа хийдэг гэж эгогоо бодсондоо чи намайг хуурлаа. Чи намайг хуурах ёсгүйсэн. Чи ер нь намайг ингэдэг хэмбэ гэсэндээ нөхрөөсөө салчт юм аа. Нөхрөөсөө салаа явчихдаг. Өөрөөр хэлбэл тэднийг нэг бол гэрээсээ хөвгөө гаргацдаг, нэг бол өөрсдөө яваад өгдөг. Ингээд яг дараагийн хүнд зайгийн тавиад өгчдөг байх юм шүү дээ. За энэ алдааг энэ эмэгтэй хийсэн үү тийм ээ? Уцтаж хайр дурлалынхаа төлөө тэмцэж штэ тийм ээ. Яг үннийг хэлэхэд бит хоёр дундаасаа хүүхэдтэй. Дээр нь би ахиад жирэмсэн. Чи бит хоёрын амьдралаас яваад өгөөч гэд ингээд хайр дурлалынхаа төлөө тэмцэл хийж байгаа энэ эмэгтэй бол тэр эрэгтэйг явуулахгүй. Өөрөөр хэлбэл тэр бусад эмэгтэйчүүдийн хийдэг би чамаас саллаа гэдэг алдааг хийгээгүй эмэгтэй байгаа байхгүй. За тэгэхээр энэ эмэгтэй энэ алдааг хийгээгүй юм чинь энэ гэр бүлийн харилцаанд нэлийн их юм байна гэсэн үг. Нэлийн их тийм ээ зөвхөн тэр одоо нөхрийн ярьсан энэ бол зүгээр л одоо тийм ээ бит хоёрын хайр дурлал тэргүү одоо өгч ийсэн би одоо дараагийн амьдралаа хайж ийсэн гэдэг яриа бол биш болоо явчихж байгаа. За хоёрдугаарт тийм ээ ил гарчлаа. Ил гарчаад байхад эхнэр тэр асуудлыг одоо тийм ээ жинхэнэ хатан ухаан гэдэг одоо энд гарч дэше бүсгүйчүүд хатан ухаан гэхэр манай охтууд юу гэж боддог вэ гэхээр за тэгэл бүхэл юмыг нь хүлийн зөвшөөрөл алтааг нь хүртэл одоо тийм ээ бараг хүлийн зөвшөөрөө зөвтгөөд тэгэд байж амьдарч байхыг хатан ухаан гэх юм уу би чадахгүй гэж боддог байхгүй. Хатан ухаан гэдэг бол тухайн хүний тийм ээ тухайн нөхрийнхээ алдааг олж хараад алдаанаас нь суралцаж чадж байгаа эмэгтэйг хатан ухаантай бүсгүйчүүд гэдэг. Яагаад тэгэхээр хин нэгэн хүн тийм ээ эхнэрээ буюу нөхрөө араар тавина гэдэг бол одоо сэтгэл судлалын хувьд хоёр үндслэлтэй гэж үздэг байхгүй юу. Нэг үндслэл нь юу вэ гэхээр нэг бол таарын харилцаанд ан цав үүсээд гаднаас юу л бол юу орж ирээд тийм ээ одоо өөрөөр хэлбэл дархлаа гэдэг юм муудаад хүний биед дархлаа муудахаар ханиад авах нь илбэг болдог, өвчин авах нь илбэг болдог. Яг тэрэн шиг та хоёрын харилцаа зэврээд эхэлсэн байгаа учраас янз бүрийн юм орж ирэх боломжтой байгаа юм байна. Тэгвэл одоо энэ байдлаас болоод тийм ээ харилцаандаа би шинжилгээ хийх ёстой байна гэдгийг олж мэдэрч байгаа эмэгтэйчүүд бол хатан ухаантай бүсгүйчүүд юм аа. За тэгвэл хоёр дахь хатан ухаан юунаас гарах вэ гэхээр зэрэг хоёр дахь хатан ухаан юунаас гарах вэ гэхээр хамгийн гол нь өөрөө өөрийгөө сурахад бэлэн байгаа. Сурч чадж байгаа, хөгжиж чадж байгаа эмэгтэйчүүд хатан ухааныг гаргаж чаддаг байхгүй. Тэгэхээр яахав нөгөө тийм ээ эхнэрүүд 95% нөхрөө авч үлдэх боломжтой. Нууц амрагууд 0-5% айлын нөхрийг авах боломжтой байдгийн бол хэн нь энд дийлдэг гэж бодож чинь та нар? Хэн өөрийгөө хөгжүүлж чадсан, хэн өөрийгөө тухайн нөхөрт үн цэнтэй гэдгээ үзүүлж чадсан нь байдаг байхгүй. Тэгэхээр бусад эхнэрүүд юу гэж боддог вэ гэхээр энэ нэг хүүхэн бит хоёрын амьдрал донд орж ирээд секс хийгээд тийм ээ ингээд одоо тэр манай нөхрийн үзээгүй сексийг хийгээд ч юм уу ингээд сексээр аваа явчлаа гэж боддог. Сексэнд бол ерөөсөө ямар ч хувь байдаггүй. Энийг би танарт хэлчихье. Секс гэдэг бол тийм ээ эрэгтэй хүмүүсийн хувьд өөрийгөө тайвшруулах нэг баг арга нь байдаг байхгүй.
тэгэхээр сексэр хүн сэтгэлийн холбоо үүсгдэггүй эрчүүдийн хувьд. Хүүхнүүдийн хувьд яах вэ гэхээр сексийг ямар хүнтэйгээ хийх вэ гэхээр үнэхээр тэр хүнийг сэтгэлийн холбоо үүсгэж чадж байгаа буюу би энэ хүн дээр л жинхэнэ өөрөөрөө байж чадчихна гэсэн итгэл авсан хүнтэйгээ секс хийхэд бэлэн болдог юм бигтэйчүүд. Жишээлбэл. Энэ байдлаас харахад эрэгтэй эмэгтэй хоёр ондоо байгаа биз. Хамгийн гол нь тийм ээ нууц амраглалын холбоонд орсон, 3 дахь холбоонд орсон эмэгтэйчүүд тэр хүнтэй удаан байх тусмаа өөрийгөө хохироогоод л өөрийгөө өвтгөөд л яваад байдаг байхгүй. Тэрнээс биш нөгөө эрэгтэй хүн яах вэ? Яг үннийг хэлэхэд өнөө тийм юг болвол одоо гэр бүлтэй болсноороо өөр хүнийг хуурснараа тэр хүн лөө бүр хүмүүс явчихна гэсэн үг бол биш байт юм аа. Тэдний зүгээр л өөрийгөө нэг тайвшруулах тийм нэг арга нь. За арга нь гэж хэлвэл одоо эрчүүдийг амтантай жиссэн юм шиг муухай болчих байх тийм ээ. За тэгвэл одоо Дэлгэрмаа Гамбат асуусан байна тийм ээ. Араараа тавиулаад доромжлуулаад амьдрах хатуу ухаан гэж юу? Араараа тавиулаад салах нь эхнэр хүний алдаа юм уу? Араараа тавиулж үзээгүй. Гэхдээ эхнэрүүд ямар амир өвддөг болол гэж бодлоо гинэ. За миний дүү тийм ээ. Хэрвээ чи яг одоо тийм ээ хин нэгэнд доромжлуулан байж би хүнтэй амьдрч чина гэж бодож байгаа хүн бүхэн эгондоо захирагддаг юм аа минь дүү. Яг үннийг хэлэхэд чи энэ амьдралыг өөрөө туулаад үзэх үедээ чи тэрнээс надаас хатуу ухаан гарах уу аль эсвэл эго гарах уу гэдгийг эмэгтэй хүн шийддэг байхгүй. Та нар тэгвэл хайр гэдгийг юу гэж бодож байна? Хайр гэдэг бол эрэгтэй хүн дээр юугаар илэрдгийг хэлэх үү би та нарт. Эрэгтэй хүн дээр хариуцлагаар илэрдэг байхгүй. Хайр хариуцлагаар илэрхийлдэг. За тэгвэл эхнэр хүн тийм ээ нөхрөө өөрийн болгож тийм ээ хуралт хийсний дараа өөрийн болгож үлдээх 95% байдгийн хамгийн том учир шалтгаан юунд байдаг гэж өөрийнхөө эхнэрийг тийм ээ би хайрлж гин халамжилж гин хүүхдүүдийнхээ өмнө би хариуцлага хүлээж гин гэсэн энэ байдлаар эрчүүд эхнэртэйгээ сэтгэлийн холбоо тогтоочдөг байхгүй. Энэ сэтгэлийн холбоо гэдэг бол маш том дархлаа байт юм аа. Тийм учраас баргийн хүүхэн орж ирээд энийг самарч чадахгүй. Харин эхнэрүүд тийм ээ энэ том сэтгэлийн холбоогоо үл огоороод чи өгсөн тийм намайг гуйж авчаад одоо чи намайг ингэж дормжилдаг юм бэ гэдэг байдлаар асуудалд хандаад нөхрөөсөө шууд салах оролдлогоо хийж байгаа бол чи нэг биш нэлээд хэдэн хүний амьдралыг өөрөө эгоноосоо болоод буруугаар шийдэж байна гэсэн үг байхгүй. За яг ингээд нөхрүүдийг хөөгд явуулсан үед яах вэ? Өнөө тийм ээ нууц амрагуудад тэр хүнийг өөрийн болгож авах 5% нөхцөл нь бас бүрдээ гараад ирдэг байна. Гэтэл маш олон эрчүүд байдаг. Маш олон эрчүүд эхнэрээс нь салсан ч нууц амрагтайгаа суухгүйгээр тийм ээ би нэг хэсэгтээ ганцаараа баймаар байна. Үгүй гэж хэлээд алинтайнд суудаггүй байжгаад ахаа дараагийн хүнээ олж суудаг тохиолдлууд эрчүүдээр зөндөө байдаг. За тэгвэл энэ дээр яасан? Алдсан эхнэр тийм ээ нөхрөөсөө салсан эхнэр тэр хүүхэнд ингээд тавиад өгсөн эхнэр яг үнэндээ явж тийм ээ хүүхдүүдэд өнчрүүлээ хоцордог байхгүй. За тэгэхээр одоо тийм ээ за би чи одоо нөгөө эхнэрүүдэд биш одоо нууц амраг охтуудад тийм ээ одоо энэ хүн чиний хувьд нууц амраггүй хайр дурлалуу гэдгийг шийддэг юм хийж байгаа ш. За хоёр дахь юм. За чиний тийм ээ нууц амраглалын байдал илэрсэн тохиолдолд тэр хүн чамайг эхнэр нь гаргаад хайсан тохиолдолд чамайг сонгоогүй болвол чи тэр хүний хувьд хайр дурлал биш. За юу. За хоёр дахь байдлын дээр илэрдэг. За гурав дахь юм юун дээр илэрх вэ гэхээр зэрэг зарим тохиолдолд тийм ээ хэдийгээр эхнэрүүд нөхрийг тийм ээ юм нь ил болоо гараад ирсэн ч гэсэн хажуудаа байлгаж идэг. За окей хоёлаа асуудал дээр ярилцъя. Юу дутав? Чи хоёрын хайр дурлалд юу одоо болохоо байсан? Хоёлаа энийг даван туулнаа хөө гэд ингээд тий нөхөртөөгөө жинхэнэ хайр дурлал дээр ажиллаад хосын харилцаагаа бэхжүүлэх оролдлого хийж эхэлдэг. За яг энэ оролдлогын үед нөгөө хайр дурлалын одоо шинхэн одоо тийм ээ гэмтэлтэй хөрсч маш эмзэг байдаг учраас маш хурд нурах тохиолдол байдаг. Маш хурдан. Яг энэ үедээ хэрвээ эхнэр нөхөр хоёр ямар нэгэн байдлаар жинхэнэ мэргэжлийн төвшөнд тийм ээ зөвлөгөө авалгүй. Зөвхөн эго гэдэг юм тэн дотор орж ирэл тэр хоёрыг ямар нэгэн байдлаар тийм ээ гаднаас нөлөөлөл тийм ээ эгогийн нэгсгээл тэгэл ах юм бол тэр хоёр маш хурд нурчдаг байхгүй. Тэгэхээр яах вэ? Зүгээр ил гарах биш. Ил гарсны дараа ахаад хайр дурлал гэдэг юм бат болгоход тэр хоёрт хугацаа хэрэгтэй байдаг. За 5 сарын хугацаанд 6 сарын хугацаанд тэр эрэгтэй тийм ээ
ямар нэгэн байдлаар гэр бүл нь нураад за оролдож үзлээ болсонгүй бид хоёрын хайр дурлал шанс байсангүй. Тэгэхээр би шинэ хайр дурлал болох чамайг сонглоо гэд чам дээр ирээгүй л бол өөрөөр хэлбэл ил гарснаас хойш дараагийн 6 сарын хугацаанд чам дээр ирээгүй бол тэр хүний хувьд чи ямар ч үн цэнгүй зүгээр л нэг нууц амргаа. Чиний хувьд энэ хайр дурлал биш ээ. Чи тэр хүний хувьд зүгээр л цаг өнгөрөөдөг хүн нэ. Тийм учраас чи өөртөө би нууц амрагл байсан юм байна. Би хайр дурлал биш байсан юм байна гэдэг 3 дахь юмыг өөртөө бод. За 4 дахь 5 дахь энэ 3 бол хамгийн чухал шинжүүд эдгээр шүү. За 4 дахь 5 дахь юмыг бол би нэмэлт тулгаа та нарт хэлчихье. Яг энэ кейстэй холбоотой учраас. За энэ кейс дээр яасан бэ гэхээр тухайн эмэгтэй тийм ээ эхнэр нь одоо нууц амраг болох эмэгтэй рүү уцтаад тийм ээ бид хоёр дундаа нэг хүүхэдтэй одоо ахаад би жирэмсэн байгаа. Чи бид хоёрын амьдралаас одоо яваад өгөөч. Биднийг 50 орхиоч гэдэг байдлаар хандсан ба. За тэгвэл тийм ээ яг үннийг хэлэхэд өнөө залуу өнөө охинтой тийм ээ нууц амраг болох охинтой нийлэхдээ яаж нийлсэн бэ гэхээр бид хоёрын хувьд хайр дурлал одоо ингээд ер нь байхгүй болсон. Ан цав гэдэг маш том үүссэн. Одоо ингээд би чамтай нийлээд одоо тийм ээ надтай чамтай байхад маш гоё байна. Чамтай байхад би хамаг гоё аз жаргалыг авч байна. Хамгийн гоё сексийг авч байна. Хоёулаа хамттай байя гэд ингээд байж адил чин өнөө эхнэр уцсан яасан ахаад нэг хүүхэд одоо гарахад бэлэн болсон байна гэдэг мэдээг өгсөн тийм ээ. За тэгвэл энэ дээр би нэг юм хэлчихье. Энэ дээр бол чамтай харилцаатай байх үедээ эхнэртэйгээ дараагийн хүүхэд төлөвлөлт хийгдээд дахин нэг хүүхэд гарч ирж байгаа бол энэ хүн ердөөсөө хинд ч үнэнч байж чаддаггүй тийм л нэгэн хүн. Энэ хүн чамаас зогсоод дараагийн нууц амраглал орно. Чи энэ хүний хувьд үн цэнгүй зүгээр л нууц амрага. Энэ хүний хувьд чи хайр биш. Ойлгосноо? Чи бол хайр биш. Чи бол зүгээр нэг нууц амрага. За тэгвэл тийм ээ би энэ хүний хувьд зүгээр л нэг нууц амраг юм бол энэ хүн яагаад надад ингэж хэлээд би чамд хайртай ингээд намайг хуураад байт юм бэ гэж одоо ингээд эмгтээчүүд маш гомддог л доо тийм ээ. Тэгэхээр энэ хин нэгэнд үнэнч байх, хин нэгнийг хайрлах гэдэг маань юу байдаг гэж бидний үн цэнтэй холбоотой бидний мөн чанарын тухай ойлголт байдаг байхгүй юу. Хүн ерөөсөө би үн цэнийг нэгдүгээр тавьдаг. Би одоо тийм ээ өөрийн үнэнч байдлыг нэгдүгээр тавьдаг. Үнэнч байдал миний хувьд миний үн цэнэ гэж хэлж байгаа хүн болвол ерөөсөө үнэнч байдлыг л нэгдүгээр тавина. Тэр хүн өөр хин нэгэнтэй унтдаг байна уу, өөр нэгэнтэй харилцаа үүсгэсэн байсан ч энэ үн цэн өөрт нь үнэнч байх үн цэн чухал учраас за одоо би их нэртэй анханасаа чамд худлаа хэлэхгүйс. Би эхнэргүй гэж хэлэхгүйс. Эхнэргүй юм шиг чамайг эргүүлэхгүй байсан тэр хүн тийм ээ. Би эхнэр бит хоёрын хооронд асуудал байгаа. Энэ асуудал дээр би алдаа хийгээ чамтай учирчиж. Тэгэхээр энэ байдал нэг удаагийнх байгаасаа гэж бодож байна. Ингээ би чамтай одоо энэ харилцаагаа таслая. Энэ бол миний хувьд үнцэн. Миний гэр бүл миний үнцэн гэх. Тэр эрэгтэй хүн чамтай аль хизээний харилцаа таслах тал дээр хизээний асуудлаа ярьсан ба. Тэгтэл тэгж яриаггүй. Нэгдүгээрт гэр бүлтэй гэдгийг нуусан, тийм ээ. Хоёрдугаарт гэр бүлтэй гэдг нь ил гарсан. Гуравдугаарт гэр бүлтэйгээс гадна ахаад нэг гэр бүлийн гишүүн нэмэгдэх гээд явж гин. Хүүхэд гэдэг чинь хайраар бий болдог байхгүй юу, тийм ээ. Хүүхэд гэдэг чинь зүгээр нэг бий болчдөг юм. Тэгэхээр өнөөдөр чамтай унтаад маргааш нөгөө талд очиод их нэртэйгээ унтдаг. Тийм л хүн байхгүй. Тэгэхээр яг энэ тэр одоо эхнэрийн асуудал болно. Тэр нөхрөө одоо тийм ээ яаж би одоо энгийн байдалд оруулж ах уу? Яаж би нөхрийнхөө муу энэ зуршлыг арилгах гэдэг бол тэр эхнэрийн асуудал. Азар чиний асуудал биш. Тэгэхээр чи яах вэ? Чиний хувьд болох дээр зэрэг за окей. Би тэгвэл энэ хүний нууц амраг юм байна. Энэ хүний хэлсэн ярьсан бүхэн худлаа байж вэ. Энэ хүний хувьд би хизээч хайр дурлал байгаагүй юм байна. Энэ хүний хувьд би зүгээр л нэг олон давтагдах нууц амрагийн нэг байж гэдгээ чи олж харна. За 5 дахь юм юу вэ гэхээр зэрэг одоо бол тийм ээ сүүлийн үед маш их гарч ирж байгаа. Энэ зүйл нь юу гэхээр манай залуучууд ингээд хүүхэд байхасаа ч юм уу нийлээд гэр бүл болоод ингээд хоёулаа бүх юмны төлөө зүтгээд ирэхээр нэлээд нас тогтох насандаа гэр бүлийн гэсэн тийм бизнестэй болж эхэлдэг. Тийм ээ өөрийн гэсэн бизнестэй болж эхэлдэг. За тэгээд гэр бүлийн бизнестэй болоод ирэхээр энэ хүмүүс ямар нэгэн байдлаар гэр бүлийн дархлаа гэдгээс гадна аюулгүй байдлын дархлаа гэдгийг хамтдаа тогтоогод хэлдэг байхгүй. Хамтын хөрөнгөтэй хүмүүс салахад маш хэцүү болчих тийм ээ.
Тийм учраас ер нь тийм ээ чи хэн нэгэнтэй танилцахдаа тэр хүн магадгүй их нэртэй байж болно, нөхөртэй байж болно. Тэгсэн байсан ч яг үнэндээ тийм ээ дараа дараагийн шалгууруудыг дандаа үз. Дараа дараагийн энэ хоёрыг холбодог юм нь юу юм? Хайр дурлал байсан бол тэр нь байхгүй болсон бол одоо тий эхнэр нөхөр хоёрыг юу холбоодог юм? Ямар хариуцлага холбоодог юм гэдгийг нь дандаа шалгаж үзье. Тэгж чадаагүй бол чи эмэгтэй тийм ээ эрэгтэйч байна уу? Чи нууц амраг хэвээрэл үлдээд байгаа юм аа. За тэгвэл өнөө нууц амраг болсон бүсгүй маань надаас тийм ээ мэдээж асуун. За тэгвэл энэ миний хайр дурлал биш юм бол би одоо шийдвэр гаргах хэрэгтэй юм байна. Би одоо тэгвэл яах вэ гэж асуух байх тийм ээ. За тэгвэл хамгийн нэгдүгээр чи шийдвэрээ гаргана. Тэр шийдвэрийг тийм ээ энэ хүнээс би болио гэдэг шийдвэрийг тэр хүн чам дээр гаргах хэрэгтэй биш ээ. Чи гаргах хэрэгтэй. Тэр хүн чам дээр гаргана гэдэг бол тийм ээ одоо тийм ээ тэр хүн эхнэр нь барьснаас болоод айл эсвэл одоо тийм ээ юу ч байдгийн ямар нэгэн асуудал гарч ирснээс болоод тэр эрэгтэй шийдвэрээ гаргаж чадахгүй бол за ер нь бол тийм ээ эрчүүд эмэгтэйчүүдийн нэг ялгаатай шинж маш сайн. Эрчүүд яг ийм үед шийдвэр гаргаж чаддаг. Эхнэрүүд шийдвэр гаргадаг. Эрчүүдийг гэрээс хөөж гаргадаг хүмүүс эхнэрүүд байдаг. Эрчүүдээс салж явдаг хүмүүс эхнэрүүд байдаг. Ер нь хувцас аваад явж байгаа энэ дээр их ховор идэв шүү. Тийм ээ. Тэгэхээр зэрэг та нар энэ дээр бодоорой. Эрчүүд энэ шийдвэрийг гаргахдаа муу учраас намайг сонгохгүй байна да гэж бодсондоо хүүхнүүд маш их хүлээдэг байхгүй. За тэгвэл ийм бүсгүйчүүдэд хэлчихье. 5 жилийн дараах амьдралаа бодчих. Чи энэ хүнтэй аль хэзээний жил гарan хамт ажиллаа. Жил гарan хамт байгаад энэ хүн хизээний цагт намайг сонгох байхаа. Хизээний цагт одоо тийм минийх болох байхаа. Би энэ хүнтэй хүнээс айлгүй ичлгүй гараа хөдөлцөөд явмаар байна. Хүнээс айлгүй ичлгүй би баяр болгоноор тийм ээ хоёр талдаа очилцмаар байна гэж тийм ээ. Нууц амраг буюу хохирогч эмэгтэйчүүд маш их ярьдаг. За тэгвэл энийг бий болгохын тулд та хоёрын хооронд яг үннийг хэлэхэд тэр хайр гэдэг хөрс нь бий болох хэрэгтэй. Хайр гэдэг хөрс нь бий болохын тулд шал ондоо байх хэрэгтэй. Тэгтэл та хоёрын хувьд хайр биш, шал ондоо худал хурамгаар эхлээд байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр чи энэ байдлыг дуусгахыг гэж бодож байгаа бол тэр эрэхтэй биш. Чи шийдвэрээ гаргаа эмэгтэй минь. Нууц амраг болж байгаа хохирогч бүсгүй минь. Тэр шийдвэрийг яаж гаргах вэ гэхээрс окей. Би чамд цаг өгье. Би чамд цаг өглөө. Одоо би чамд тэдээс тэдэн тийм ээ одоо сарын ч юм уу цаг өглөө. Энэ хугацаанд чи энэ асуудлаа шийдэж чадахгүй бол аль нэгэн байдлаар намайг сонгож чадахгүй бол энэ асуудлыг би дуусгалаа гэдгээ хэл. За тэгээ дээр нь нэмээд яг энэ үедээ хайр болгон ямар нэгэн байдлаар ургаж цэцэглэж дуусах албагүй гэдгийг л чи дотроо бодож байгаа. Чиний хувьд энэ хайр байсан байж болно. Тэр хүний хувьд чи хайр биш байсан бол энэ нэг талыг барьсан хайр. Чи хэдий их хайртай байгаад ч тийм ээ цэцэглэхгүй хайр гэж байдаг юм аа. Нэг талыг барьсан хайр хизээч цэцгэлдэггүй. Тийм учраас хайр гэдэг юм байхын тулд хоёр талын арчилгаа хэрэгтэй байдаг. Хоёр талын одоо тийм ээ жинхэнэ хайр хэрэгтэй байдаг. Тэр хайрыг олж автлаа чи тэгэл одоо өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болдог. За хоёр дахь дараагийн юм юу вэ гэхээр чи тэр эрэгтэйд тийм ээ би чамд хайртай байсан. Тэгтээ одоо ингээд хоёлаа салъя. Энэ салахтаа хоёлаа тийм ээ тэр эрэгтэйд чи нэг л юм хийж чадна. Чи хэрвээ мундаг эмэгтэй бол чи хэрвээ хүчрэх бүсгүй бол тийм ээ тэр нь юу вэ гэхээр би чиний хизээч олж чадахгүй авч чадахгүй байх тэр эмэгтэй байсан шүү гэдэг чи сэтгэлдлийг үлдээж болно. Энэ нь яах вэ? Чи шийдвэр гаргаж дуусгаснаар эхэлнэ. Энэ нь яах вэ? Чи ямар нэгэн байдлаар би өөрийгөө хөгжүүлж байгаа эмэгтэй чиний намайг олж чадахгүй эмэгтэй гэдэг байдлыг түнд тэгжэл мэдрүүлнэ. Тийм ээ? Өөрийгөө тийм ээ хөгжүүл, өөрийгөө ямар нэгэн байдлаар одоо тийм ээ би зүгээр хайр гуйгаад гэртээ сууж идэг эмэгтэй бишээ. Би хайрынхаа төлөө тэмцдэг, хайрынхаа төлөө өөрөө хайрыг бүтээж чаддаг эмэгтэй гэдгийг бусдад чи харуул. Яг ийм үедээ чи тийм эрчүүдийг өөртөө татдаг байхгүй. Тэгэж чадаагүй хүн яадаг вэ гэхээр хайр хайгаал яваад байгаа хүн айлын нөхрүүдийг хүртэл өөртөө татчихдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр та нар эмэгтэйчүүд дандаа бод. Би энэ хүний нууц амраг болмооргүй байна. Би энэ хүний хайр болмоор байна гэж бодож байгаа бол чи өөрийгөө хөгжүүл. Өөрийгөө хөгжүүлээд өндөр түвшинд очисон цагт чи өндөр түвшний энергитэй эрчүүдийг өөртөө татна. Өнөө нэг гурин хайлсан энэ тэнд хаа нэг секс хайсан эрчүүдийг өөртөө татахгүй байхгүй. Чи жинхэнэ чамайг гэсэн эрчүүдийг чи өөртөө татна. За тэгэхээр
октоудаа хэлэхэд тийм ээ ирчүүд ч байж магадгүй. Зарим ирчүүд намайг маш их тийм шүүмжилдэг л дээ. Зөвхөн эмэгтэйчүүдэд ингээл зөвлөгөө өгөөл өнөө хохироосон муухай гимт хэрэгтэн дандаа эрэгтэй хүн байхын хайш юм гэж дандаа зөвлөгөө өгдөг тийм ээ. Тэгэхээр над дээр яг зөвлөгөө хайж ирдэг хүмүүс ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Тийм учраас би эмэгтэйчүүдтэй зориулж ярьдаг. Энэ утгаараа би эмэгтэйчүүдийг хүчрэхэг болгож ярьдаг. Тийм хүн шүү гэдгийг та нар бодоорой. Хэрвээ та нар эсрэг тэгээ тохиолдолд орсон бол энийг ирэм гэдгийг солиод бодчихоо. Эрэгтэй хүн ч гэсэн хүчрэхэг байжээж хүчрэхэг эмэгтэйг өөртөө татна тийм ээ. За тэгэхээр та нар тийм ээ нууц амрагл гэдгийн талаар арай ондоо ойлголттой болсон баг. Нууц амраг болж байгаа эмэгтэйчүүд хүртэл нэг ёсондоо хохирогч байдэн шүү. Яагаад гэвэл чиний нөхөр тэр эмэгтэйд тийм ээ. Надаа эхнэр байхгүй гэсэн царай гаргаж очиж тэр хүүхнийг бас хуурсан байдгийг. Чамайг хуураа зогсохгүй. Тэр эмэгтэйг бас хуурсан байдгийг. Тийм учраас би яг өнөөдөр хэлсэн одоо зөвлөгөө маань үнэн сэтгэлээсээ хайр дурлал хийсэн, үнэн сэтгэлээсээ гэр бүлийн хамтын амьдрал зохиохыг хүссэн, хин нэгний одоо хохирогч буюу нууц амраг болоод үлдэж байсан тийм эмэгтэйчүүдэд зохиос ярьсан. Тийм л одоо юу шүү зэ. За энд манай Дэлгэрмаа Ганбат гэд бүсгүй бичсэн байна тийм ээ. Анхнаасаа л хүний эхнэр хүүхдийн зовлонгийн шалтгаан болгоо болчооч тэг хүүхнүүдээ нүгэл штэ. За одоо Дэлгэрмаа их чин чамд нэг юм хэлчихэ тэгвэл тийм ээ. Хэрвээ тийм ээ хин нэгэн одоо би өөр дээр авчия. Та нар дээр аваад ярихаар хүмүүс айгүй эмзэгшээд байдаг. Би өөр дээр ярьчих. Миний нөхөр өөр хүүхэнтэй явлаа. Миний нөхөр өөр хүүхэнтэй явлаа. Тэгвэл энэ миний зовлонгийн шалтгаан хин бэ? Тэр хүүхэн үү миний нөхөр үү? Энэ зовлонгийн шалтгаан миний нөхөр байхгүй. Миний нөхөр надад би чамдаа үнэнч байна гэсэн амлалтыг өгч надтай гэрэлсэн хүн шүү дээ. Тийм ээ. Тэр бүсгүй бол яасан? Хайр хайж байгаа л нэг эмэгтэй. Яг л чамтай адилхан. Хайр хайж байгаа нэг эмэгтэй. Тийм учраас тэр эмэгтэй чиний нөхрийн эхнэртэй хүүхдтэйг мэдээгүй ч байж болно. Тийм учраас хин нэгэнд алдаа өгөхөөс өмнө зөвхөн өөрийнхөө хажуудах хүнийг дандаа харж. Яад миний нөхөр юм байв? Миний нөхөр юм буруу дадал зуршилтай биш үсттэй. Миний нөхөрт арай ийм ямар нэгэн тийм ээ травма ийм гэмтэл үлдсэн биш үсттэй гэж бодож тэр талд нь ажил. Тэрнээс биш энэ намайг хуурах ёсгүй. Энэ муу хүүхэн очиж миний нөхрийг булаах ёсгүй гэдэг байдлаар хизээж битгий ханд. Миний нөхөр өнөөдрийг хүртэл хинт ч үнэнч байж үзээгүй байж болно шүү дээ. Тийм ээ. Тэгвэл яагаад надад үнэнч байх албатай? Тэр хүний травма, тэр хүний өвдөлт, тэр хүний чинь ингээл нэгээс нөгөө рүү явуулдаг байсан байж болно шүү дээ. Би тэгвэл яг нөхөртөөгөө л ажиллах хэрэгтэй байхгүй юу? Нөхөртөөгөө л ажиллана. Үгүй мэндүү тийм ээ үгүй шүү дээ. Эхнэр хүүхэдтэйг нь мэдсэн цагаасаа л болох хэрэгтэй л гэж. Тэр болох шийдвэрийг тэр эмэгтэй гаргаж болно. Гаргасан ч гэсэн нөхөр чинь салахгүй байвал тэр чинь тийм ээ тэр хүүхэн та хоёрын асуудал биш танай нөхөр та хоёрын асуудал болчихдог байхгүй. Тэрэн дээр бодоорой за. За тэгээд октоудаа хэлэхэд тийм ээ яг үннийг хэлэхэд хин нэгний нууц амраг болсон октод хүртэл бас хохирогчод байдэн шүү. Хинч та нарыг ямар нэгэн байдлаар тийм ээ үнэлж дүгнж бусдын өмнө буруутгах ёсгүй. Яагаад гэвэл чи бас хохирогч. Тэгэхээр чи бас хизээ нэгэн цаг жинхэнэ хайр дурлалыг олж авъя гэж бодож байгаа бол өөрийгөө хөгжүүлээрэй. Яг л хамгийн сайн тийм ээ эхнэр болж чадах чамд бүх нөхцөл бүрдсэн байгаа шүү гэдгийг би та нартай хэлэх гэсэн юм аа. За тэгээд хуурцсан эмэгтэйчүүдийн хувьд бол надад тийм ээ аль хизээний хийгээ бэлтчихсэн хуурцсан эмэгтэйчүүд болон эрчүүдийн хувьд шинэхэн амьдрал минь сайн байна уу гэсэн миний хайр дурлалын тийм курс байдаг. Тэгэхээр тэрийг нь тийм ээ тэрэнд суугаад үзээрэй. Хуурцсан эмэгтэйчүүд тэр одоо тийм ээ өвдөлтөө зөвөр идгээж зөвөр одоо ажиллаж чадахгүй бол дахиад дараагийн хуурталтын үрийг тарих боломжтой байдаг шүү. Тийм учраас тэрийг үзээрэй гэж хэлье. За дээр нэмээд би одоо тийм ээ гурвалсан харилцаанд өөрийн мэдлгүй орчихсон байна. Би нууц амраг хин нэгний тийм ээ их нэртэй хүний нууц амраг болцсон байна гэсэн тэр эмэгтэйчүүдтэй зориулаад би 20-тай хайр гэдэг тийм нэг сургалт гаргаж байгаа. Тэр сургалтыг минь тийм ээ та нар одоо сонирхож байвал надтай бас холбогдоорой. За энд Ная Колия мань асуусан байна тийм мэдсээр байж найз гिचгээд өөрөө өдөж хоргоодог хүмүүсийг яах вэ гэж байна тийм ээ. За ийм тохиолдлууд байхгүй бишээ байгаа. Тэгтээ тийм ээ өдөж хоргоосны хэрээр
өөрөө гүйж очдог нөхөртэй байвал тэр үн цэнтэй нөхөр мөн үү? Тийм ээ? Тэрийг бас бодоорой минь дөө. Үн цэнтэй нөхөр бол өөрийн үн цэнд хариуцлагыг мэдэрдэг нөхрийг хэлдэг юм аа. Тэрнээс биш хэн нэгэн эрэгтэй хүн дээр ажиж. Би маш олон хурцсан бүсгүйчүүд ямнаа сонсч ирсэн л та. Монголын хүүхнүүд чи өөрсдөө болохоо байцсан. Гүйжирч бараг л өөрсдөө жирэмсэн болоод байна гэж огтуд хэлдэг байхгүй юу? Хуурцсан эмэгтэйчүүд айгүй их нөгөө хуурц одоо өөртөө тийм ээ нөхөртөө нийлж хуурсан эмэгтэйчүүдэд буруу гэж хэлдэг юм. Би таньд ганцхан юм хэлэх үү? Эрэгтэй хүний боовыг босгоод хинч хүчнэдэж чадахгүй ш. Эрэгтэй хүний боов яхаар босгоо. Тэрийг л бодчаарай за. Зөв зүгээр байгаа эрэгтэй хүн хизээж хүнтэй унтаж чадахгүй. Тэгэхээр энэ алдааг битгий та нар өөр хүнээс хай. Чамд үнэнч явах боломжийг чиний нөхрөл чамд олгох ёстой шүү. За. Тэрнээс өөр хинч биш. За тэгээд өнөөдрийнхэн энэ ярьж байгаа яриаг дуусгая. Та нарын тийм ээ маш их өдөөл триггерн гэж ярьдаг өвдөлтийг би хүндсэн яриа болсон байх гэж бодож байна. Тэр хамаагүй тийм ээ. Та нар зүгээр л би яагаад энийг ийм эмцгээр хүлээж авч байна. Яагаад би өвдөд байна гэдгээ өөр дээрээ бодоод нэг үзээрэй. Охтуудаа бүсгүйчүүдээ. За эрчүүдийн хувьд ч гэсэн хэлий тийм ээ. Яагаад би ер нь дараагийн хүнтэй ингэж яваад идэх юм бэ? Яагаад би их нэртэй үнж байж чаддаггүй юм бэ? Гэдэг байдлаас өөрсдөө бас нэг бодоод үзээрэй гэж хэлдэг. За тэгээд та нартаа тийм ээ дараагийнхан байдалд нь амжилт хүсье. Гэр бүлийн гоё хосын харилцаанд хамгийн ихээр хөрөнгө оруулаарай. За баярлалаа. Баяртай.